За сайн байцгаана уу? Өнөөдөр бид ээжийн хориг гэдэг зүйлийн талаар ярина. За ээж хүн гэл тэгэхэртэй бүгдээ ингээл маш юм гоё хайр юм өгөөмөр инэрэнгүү байдал ээжийн нүцнээс тэр харагдчихдаг нэг юм хайр бидэгт ээж хүн хүүхдээ хараа тэрний тухай дандаа боддог гэсэн ч гэсэн сайнны хажуугаас харах гэхээр бас ээжүүдийн санамсаргүй өөрсдийн мэдлэггүйгээр үр хүүхдийнхаа үдтэй зам садаа болдог сад учруулдаг амьдралд нь одоо үг хэлээрээ ч юм уу үйлдэлээрээ ч юм уу ямар нэг юм тэг болдог зүйл бас байдгаа. Тэгээд энэ бүгдийг нийлүүлээд ээжийн хориг гэж ярьдаг. За одоо ээжийн хараал гэж хэлэх нь хаашаа. Гэхдээ тийм хүч чиглэлийн байдгийм байна. Тэр энэ талаар би чимгийг манай биеийн кодын коуч чимгийг хамтдаа ярилцъя гэдээ ураад орлоо гэсэн. За чимгээд маш их баярлалаа. Энэ маш чухал сэдвийн талаар тий хүмүүст тайлбарлаж өгөх гэж байгаа ч маш их баярлалаа. За энэ арай мэндийг одоо та бүхэндээ хүргэе бас. Яг ээжийн хориг гэж юу юм бэ? Тэгээ яг юуг ээжийн хориг гэж яриад байгаа юм бэ? Тэгээд ээжүүд энийг юу нь яагаад ийм юм хийчихэд тий хоёлаа тэр талаар жоохон ярилцгоо. Тэгээ тайлбарлах юм бол маш амархан. Яг чиний хэлж байгаа нөгөө хараал шиг гэсэн үг тий. Хараал нь ч хүрдэг, ерөөл нь ч хүрдэг, хориг нь ч хүрдэг. Ер нь бол тэгж ойлгож байна. Тэгэхээр энэ яг юу суудахтай үггүй гэхээр их программыг хуулбарлахтай яг адилхан. Бид нар одоо нөгөө их хувилбараасаа хуулбарлагдаж дараа дараагийнхаа хувилбарыг бий болгодогтой яг адилхан гэсэн үг. Тэгэхээр одоо мэдрэмжийн төвшөнд гэсэн үг тий ээжийн өөрийнх нь тууллууд нь ухаарлууд нь уг нь маш ухаантай тий гэхдээ хязгаарлагдмал байхгүй юу. Энэ орчлон ертөнцөөс ирж байгаа мэдээлэл далд хумсын төвшөнд ирж байгаа мэдээлэл өөрөө хязгааргүй. Гэхдээ бидний мэдрэмжээрээ бие махбодороо дамжуулж авж байгаа мэдээлэл маань өөрөө хязгаарлагдмал. Тэгэхээр яг энэ хязгаарлагдмал зүйлийг бид нар далд хумсын төвшөнд дамжуулаад тархины мэдрэлийн эсүүдээр дамжуулаад бие махбодын одоо мэдрэлийн системийг дамжуулах гэж байдаг. Энэ дамжуулгаар бид нар өөрсдийн кодыг бий болгож байдаг. Өөрсдийнхөө дотоод мэдрэмжээр дамжуулаад мэдрэл тэгээ дааврын зохицуулахын төвшөнд гэсэн. Өөрийн гэсэн бид нар одоо юмыг ойлгодог, хардаг, ухамсарладаг, мэдэрдэг одоо тэр мэдрэмжийг ингэж өөртөө суулгадаг. Тэгвэл ээж өөрөө яах вэ гэхээр энэ хязгаарлагдмал мэдээллийн донд дараагийн төвшний одоо дараагийн кодоо ингэж өгдөг байх юм шүү. Тэгэхээр энэ кодонд л хамаг асуудал байгаад идэг гэсэн. Тэгэхээр за монголчуудын хувьд яаж юм гэхээр маш удаан жил бид нар дарангуйлалд байсан. Их гүрэн байжгаад 300 жилийн одоо дарангуйллын төвшөнд маш хүчтэй бидний одоо генийн төвшөнд хүртэл гэсэн. Маш хүчтэй юм хориглогдсон айдас өндөртөө хуваа хичээсэн тийм нэг айдсан одоо даавруудыг илүү их ялгаруулад кодлцсон гэсэн үг байхгүй. Тэгвэл яг энэ код маань өнөөгийн төвшөнд биднийг яаж юм гэхээр ээжийн хориг буюу одоо хоёлаа хэлээд байгаа хараалч болно, ерөөлч болно гэдэг юм суугаад идэг гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр яг энэ одоо код маань өөрөө 0-оос 7 насны үечлэл дээр маш хүчтэй сууж ирдэг. Гэтэл яг нас бид хүрсэн мөртлөө хүүхдийн тэр нөгөө сэтгэл зүгээр гэж одоо сэтгэл судлаачид хүртэл ярьдаг тийм сэтгэл зүгээр шийдвэр гаргаад тэр маань өөрөө надад асуудал болоод байна гэдгийг ихэнх хүмүүс мэдэхгүй явдаг байхгүй. Тэр монголчууд яагаад зам дээр ингээл бие биентэйгээ халалцаад янз янзаар хилээл гэдгийг тэр чи ерөөсөө л нөгөө хүүхэд насныхаа сэтгэл зүйн төвшөнд гаццсан байна гэсэн л үг гэсэн үг тийм. Тэгэхээр энэ хоригийг одоо яаж давах юм бол цаана ямар сайхан одоо мэдрэмжүүдийг илүү өөртөө оруулах боломжтой талаар хоёлаа ярья гэсэн үг байна тий. Ээжийн хориг гэхээр би ингэж бодоод исэн байхгүй юу? Одоо чинь ээжүүд ингээл нөгөө одоо зүгээр үг хэл ярианы төвшөнд болвол тий. Инстэ нэг дальж исэн юм чинь та аав тэнэж явчдгийн тэнүүлчин. За одоо ийм үг л зөндөө сонсч байна тий. Бүтгүй манай энэ нэг бүтгүй штэ ингэдэг ч юм уу тий энэ ёстой нэрээ яана энийг ч гэдэм үү гэх мэтлэнгээр хүүхдүүдэд айгүй нөгөө нэг юм юу
ийм тодорхойгүй байдал, өөртөө итгэлгүй байдал аюу түлхдэг юм шиг. Тэнгуутаа нэг хүүхдээ онцолж аваад манай энэ аюу хатаа гэлээ ярьдаг тий. Манай энэ стат ажгүй энэ хөрх юм манай энэ стат аюу дайжгүй өөрийгөө аваа явчихна. Энэ стат санаа зовхгүй. Одоо энийгээ яана гэл нэг нөгөө хүүхдrүүгээ хараад ингээд нөгөө санаа зовоод идэв. Одоо Яг өчөө ээжид болоос арай гайг болсон байдгүй. Мэд намайг өсчих үед бол тийм юм бэ айгу сонсч байсан. Хүмүүсийн орчин тойрны яриас айгу тийм сонсч байсан. Тэгвэл зөвхөн үг ярианы төвшөнд биш бас нөгөө даалт ухамсарын төвшөнд одоо өөрийнхөө хязгаарлагдмалаар энэ амьдралыг харьж байгаа тэр хязгаарлагдмал үзэл бодол өөр хүүхдүүдэд өгөөд идэг. Энийг яг үнэ. гэж ойлгож болох юм. Яг үнэ. Яг зөв. Одоо Ганцхан бодит жишээг хэл яриа. тайлбарлавал тий. Тийм, бодит жишээг дээр ганцхан хэл яриа чинь зөвхөн нэг төрлийн л одоо бидний мэдээлэл дамжуулж байгаа хэлбэр шүү дээ. Гэтэл мэдээллийг бид нар маш олон байдлаар дамжуулж идэг. Өөрийнхөө үйлдэлээр, нүдний харцаар, бүр биеийн хилэмж, хөдөлгөөн тий. Тэр ч байтугай нөгөө өөрөөсөө ялгаруулж байгаа үнрээр хүртэл бид нар дамжуулж идэг байхгүй. Аа. Тийм. Тэгэхээр чи нөгөө тэр удмынхаа манай удмынхаа нэг тийм өвчнөөр өгдөг дээ гэж тэгдэг штэ тий. Тэр чин үртэл ерөөсөө л яг нөгөө өөрийнхөө их хувилбарынхаа кодыг дамжуулаад байгаа нэг хэлбэр байхгүй. Тэгээд тэрийг л бид нар ээжийн хориг гэж нэрлэдэг байгаа болохоос ш яг энэ код ч нь үү гэдгийг заавал нөгөө ДНК-гаар биш. Зүгээр өргөгдөж очсон хүүхэд хүртэл тэр ямар ч хамаагүй эцэг гэхээс тэр зүгээр л юм дамжуулаа авчна гэсэн. Тэгэхээр яг үнэндээ бид нар мэдрэл одоо тийм мэдрэлийн системийн хувьд хүнд яадаг вэ гэхээр рефлексийн ном гэж зүйл үүсдэг. Аа. Тэр рефлексийн ном өөрөө зан аран шиг бий болгодог байхгүй. Аа. За би бүр тодорхой тайлбарлаж өгье. За энэ юу вэ гэхээр нэг юм одоо амтан дээр хийсэн туршилт байдаг байхгүй. Хүмүүс төр ч гэсэн хийж болдог гэсэн. Хүмүүс төр бол нөгөө зан аран шин суулгах, шин дадал зуршил суулгах нөгөө atomic habit гэж ярьдэн шүү дээ нөгөө тий тэр чинь монголоор юу гэдэг те жижиг дадал. Тийм. Тэгэхээр тэр дадлын тухай нөгөө амтан дээр хийсэн туршилт байдаг байхгүй. За тэр туршилт юу байдаг вэ гэхээр нохойг ингээд одоо харанхуй өрөөнд хорж байгаа гів гинэт ингээд гэрэл асаагаад бүдгэн гэрэл асаагаад тэр гэрлийг асахаар хоол ордог байхгүй юу. Аа. За эхний удаад нохоо мэдхгүй шүү дээ гэрэл асангууд ингээд зочин тийм үү. Энд ч юу болчих вэ гэдэг. Тэгээ тэр бүдгэн гэрэл асаад янгууд ингээд айтайхан хоол ороод ирж байгаа байхгүй. Тэнгүүд нохойд өндөр нь өндөртэй шүлсэн гоожин тийм үү. Ямар хоол ороод ирвэ гэдэг ингээд. За тэрийг ингээд нэг олон удаа давтаад ирэнгүүт гэрэл асангууд нөө нохоо чинь хоол орж ирэхээс өмнө шүлсэн гоочдөг байхгүй юу. Аа. Одоо ойлгосноо. Тэгэхээр хүн дээр ч гэсэн олон удаагийн давталт, олон удаагийн одоо юу гэдгийг хүүхдээ ялангуяа ээжүүд ингээл тэр шагаал чи өстой болохгүй байсан, ингэхгүй байсан ингээл зодох, нүдэх одоо юу гэдгийг янз бүрийн үгээр ингэж хэлэх. Ерөөсөө эдгээр чи яаж юм гэхээр олон удаагийн давталттайгаар хүн тэг мэдрэл шингэний зохицуулга. Мэдрэлээр дамжуулаад бид нар даавар ялгаруулдаг байхгүй. Энэ зохицуулгын ул мөр буюу бид нар тодорхой хэмжээний маш хурдан хариу урал үзүүлдэг тэр рефлексийн ном гэдэг юмыг суулгачдаг байхгүй. Ингэнгүүт яг тэр амтантай адилхан хүнд дадал зуршил суугаад ирчдэг. Тэр дадал зуршил чинь өөрөө ухамсаргүйгээр автоматар хийгддэг рефлексийн ном буюу ном гэхэрч ойлгомжтой. Маш богино хугацаанд гялс ингээ хэрэгждэг гэсэн үг тийм. Тийм зүйл болоод бидний тархинд ингээд суучдаг. Мэдрэлийн системээр дамжаад тархины бидний мэдрэлийн эсүүд яал нэгэн гормонуудтай очиод ингээд холбогдоод суучдаг гэсэн. Одоо ойлгосноо. Ингээд за энэ ч нэг тийм удмын хүн дээ. За энэ ч нэг ингэдэг удам да гэж тэгдэг шүү дээ тий. Тэгэхээр тэр удам яаж юм гэхээр өөрийн мэдлгүй дахин давтах тэр үйлдэлээр биднэрт ингээд нөгөө хандлага харилцаагаа зан аран шингаа ингээд суулгачдаг байна шүү дээ. Энийг л ерөөсөө ээжийн хориг гэдэг байгаа юм. Тэгэхээр бид нар чинь тэр 300 жилийн дарангуутлын үед ойлгомжтой шүү дээ тий. Маш их айцтай байсан. Үхчих үедээ одоо үнэн маргааш нь тодорхойгүй шүү дээ тий. Дээрээс нь одоо ингээд маш их алган хядлага. За дээрээс нь яах юм бэ? Тэгэхээр чин тийм их айцтай харж байгаа ганцхан хувь ачижсэн л хүн болно шүү дээ. Би л ганцаараа болж ивэл бусад хамаагүй. Тий? Тэгэхээр дээр нөгөө хилмигдүүлэлтээс биш.
Яг үнэ тий шүү дээ. Одоо тэр 300 жилийн дарангууллаас өмнө яг энэ ар Монголд бол 12 сая хүн байсан гэж байна шүү дээ. Гэтэл 300 жилийн дараа гэхэд тэр 12 сая хүнээс 500 мянга үлдсэн байгаа байхгүй юу? Тэр чинь тийм их хилмигдүүлэл, тийм их одоо тэр нөгөө алан хядлага донд одоо амь гар мэдэх чинь одоо ад дүйсээ хэрэг үсттэй тий. Би чинь дандаа л 500 мянга байсан байх гэж бодоодсэн ч үгүйс юм тий. Үгүй шүү дээ. 12 сая хүн байсан нар Монголд чинь. Тий. Тийм байна да хонгор минь. Тэгэхээр нөгөө бидний өвчин хүртэл яг үндэ генер биш. Дадлаар суудаг байхгүй. Хамгийн сонирхолтой тий. Тэгэхээр хүнд тэр мэдрэл одоо дааврын дамжуулгыг өгöd байгаа тэр рефлексийн ном гэдэг имийг өөрчлөх хэрэгтэй. За энэ би нөгөө биеийн код дээр яг энэ нөгөө өөрчлөх аргыг хүмүүст ерөөсөө хэлж өгөөгүй байгаа байхгүй. Яаж юм хэрэг дандаа өнгөрсөн шархуудтай нь ажилтдаг уу тий. Биеийн код чинь дандаа бие махбод дээр хадгалагдсан тэр сөрөг сэтгэл хөдлөлийн блокуудыг өөртөө ажиллаж арилгадаг. Дараагийн шатных нь болохоор юу вэ гэхээр тэр шин дадал буюу шин рефлексийн номыг үүсгэх нь маш чухал. Тэгэхээр дараагийн төвшний одоо хичээл нь гэсэн үг. Рефлексийн шин номыг үүсгэнэ. Нэгс нь шин дадал одоо нөгөө юу хиллэгээр бол шин дадал суулгана гэсэн үг тий. Тэр яагаад чухал вэ гэвэл бид нар нөгөө хуучин нөгөө дадал зуршилтайгаа л зурлаад байна гэсэн үг. Хамгийн харамсалтай. Нөгөө за яах вэ? Би окей ингээд сайхан өнгөрсөн байсан юмудаа явуулчлаа. Одоо тэгээд яах вэ гэд нөгөө над дээр суусан хүмүүс маань ингээд цаа үсч байгаа. Айгуу одоо тэгээд яах вэ гэ. Тэгэнгүүт яаж юм хэрэг нөгөө би доллараас Canon-ы за бас ахаа жоохон өөр юм мэдээллийн чанартай юм яриавч. Доллараас Canon-ы одоо нөгөө ховсын аргыг сурж байгаа. Одоо ер нь хичээлүүдээ үзээд нэлээд дууссан байж байна. Одоо тийм хүмүүстэй жоохон ажиллах хэрэгтэй байгаа тийм. Ингээд ирэх юм бол сүнсний төвшөнд энэ хорвоо ертөнцийн дээр чи яах гэж төрсөн бэ гэдэг өгөгдлөө шууд мэдчихнэ гэсэн үг. Ингээл дараагийн төвшний нөгөө шин надад байх хэвээр нөгөө дадал зуршлууд юу юм бэ гэд дээрээсээ өгөгдөл авчих шүү дээ. Ингээд ирэхээр би өөрийнхөө тийм нөгөө мэдрэлийн системээр дамжуулаад шин рефлексийн ном үүсгэнэ гэсэн үг. Рефлексийн ном гэдэг чинь хамгийн хурднаар гэсэн үг тийм. Ямар ч үйл явдлыг би хараад дотроо магадгүй хайрын мэдрэмжийг хүлээж авдаг гормонуудаа ялгаруулна л гэсэн үг. Хүн өөрөө гормоны амтан байхгүй. Тэг яагаад тэр одоо ээжийн тэр хоригууд төрөл бүрийн сөрөг сэтгэл хөдлөлийг бид нар дээр хэрэгжээд байна гэхээр яхад нөгөө он удаан жил дагалдаж ирсэн тэр айдсын мэдрэмжийг л хүүхдүүдтэй ингэж болохгүй тэгж болохгүй гэдгээр л дамжуулсан байгаа. Тэгэл тэд нарыг бид нар амар хүчтэй шархалж ингэж хүлээж аваад тэр шархандаа одоо юу гэдгийг зовоод идэг гэсэн үг. Тэгэхээр энэ зовоод байгаа сэтгэл зүйч өөрөө дандаа өнгөрсөндөх одоо бидний мэдрэлийн тэр дамжуулгууд мэдрэл рефлексийн физиологийг хариуцж байгаа тэр рефлексийн номонд л асуудал юм гэсэн үг байхгүй. Ингээд одоо би тэр шинэ одоо хүмүүс тэр яаж юм хэрэг шинэ рефлексийн ном гэдэг имийг шууд үсгээд хөдөг болцсон. Барай хийж байгаа л за мэдрэмжээ чагна. Чиний одоо бие махбод тэр хаана ямар гацсан ийм мэдрэмжүүд ингээд тэднийг явуулаад өгчин. Ахиад маш богино хугацаанд тухайн хүнийг мэдрэл одоо шингэний зохицуулгаар нь дамжуулаад гэсэн шинэ рефлексийн ном үсгээд өгчин. Ингэнгүүт хүн одоо миний одоо хит хитэн кейсүүд төр маш одоо ингээм цаг хугацаагүй орон зайд орчлоо гэж байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр нөгөө агшин зуурын гэгэрэл агшин зуурын одоо маш хүчтэй тэр нөгөө эерэг гормоны мэдрэмжинд ороод хүн цаг хугацаа зогсчлоо гэдэг мэдрэмж ордог байхгүй. Ерөөсөө л тийм юм. Хит хитэн хүмүүс төр ямар сонин хизээч мэдэрч байгаагүй мэдрэмж бай. Бараг цаг хугацаа зогсоод ямар ажиглалтай байна гэдэг бүр юм төлөвт орсон. Тийм юм хийж байна да. Бид дууцаа дандаа гоё юм ярьж идэх. Дандаа нэг гоё юм хийж идэх. Рефлексийн ном гэдэг чинь би сайн ингэж ойлголоо. Одоо нөгөө нэг дадал зуршил болсон. Одоо жишээ нь бид нөгөө нэг ингээд жоохон байж байгаад ямар нэг юм
Буруу хийхээр за би бол одоо ингэдэг гэсэн би чи гадаа айгүйх тоглодог хүүхдээс. Гадаа айгүйх тоглодог та. Тэгэл нөгөө цагаа гэтрүүлэл авчих штэ тий. Нэг мэдсэж ойроо. Тэгээ телевиз байх штэ хөөрхий. Тэгэл орхосоо өмнө яана би одоо буруу хийчихсэг загнуулт та. Айж байгаа штэ. Тэгэл Аа. нөгөө загнуулж байгаа төсөөлөл тэгэл нэг үсээ ингээл загнуулахгүй гэл буяал. Яг тэгэл нөгөө хүүхэд нэг юм буруу юм хийцэн гэл мэдрэмж авангууд шууд автоматар одоо би яг ингээл ботхоор кортизол нь ялгарал яана глижээс амар айдаг те. Яг. Тэгэхээр тэр яг мэдрэмжийг тэр одоо тэр чинь өнгөрсөнд болцсон үйл явдалтай л холбоотой байгаа шүү дээ. Тэгээ одоо Яг. бол ээжийг хараад би том болцсон юм чи юу ч хэлсэн уул нь надад айх шалтгаан байхгүй шүү дээ. Цохиод Яг. авсан ч гэсэн би одоо том болцсон учраас яавал яг л та гэж байж байгаа гэсэн ч гэсэн том болцсон хүмүүс чи ээж яана гэдэг ингэдэг байхгүй юу? Яг тий. Тэгэхээр тэр чинь чамд тогтцсон байгаа хэвшмэл одоо ойлголт сэтгэлгээ яг автомат болцсон систем гэсэн үг байхгүй юу? Тийм. Тийм. Нөгөө тэр тэгэхээр тэр ээжийн хориг гэдэг зүйл чинь бидний хувьд зүгээр л бидний одоо дамжуулж авсан автомат систем болчихж байгаа байхгүй. Тэнгүүд энэ автомат системээ бид нэр хийжээж анзаардаг байхгүй. Ингээд анзаарахгүй байгаа учраас л биднэрт асуудал үүсээд идэг. Нөгөө хүний толгой дээрх өвсийг харахаар өөрийнхөө толгой дээрх тэмээг хараач гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр чи тэр одоо миний хулцсан юм шиг тэр автомат систем чинь л хамгийн гол асуудал үүсгээд идэг байхгүй. Бүх химиг ингээд нөгөө хөвшмөл ойлголтоор хүлээгээд авцсан. Өөр зүйлийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Хин нэг те уучлахад хэцүү. Тэр мэдрэмжүүдийг бид нар зүгээр л ингээд худ бодлоод авчдаг гэсэн их хувилбараасаа. Тэгэхээр нөгөө манайхан ч ингэж ярьт ихэн хэр алаг бол унган шир алаг гадаадынхан болохоор алин модноос холондгүй энэ гэж амар юм шүү дээ. Yes. Тэр л юм бэ. Яг тэр гэсэн үг тийм. Тэгэхээр энэ хүчтэй одоо шархуудыг гэсэн үг те бид нэр ахаал шархаараа л дамжуулдаг гэсэн үг байхгүй. Өөрөөс те ээжээс авсан шархаа бид нэр ахаад хүүхдтэй тэр шархаараа л дамжуулдаг гэсэн үг. Хүүхдээ ахаа гэмтээдэг гэсэн үг байхгүй. Сэтгэл зүйн төвшин. Тэгэхээр нөгөө сэтгэл судлаач чинь хүүхдээ зодож болохгүй одоо юу гэдгийг ингээд айгүй сайн ингээд ижилхэн төвшөнд очоо ярилцах хэрэгтэй мэрэгтэй ингээд тэрийг төвчгүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Юу тэгэх хэвээр сураар хэн болгоно гэх тий. Тэгээд нөгөө ээж аав нар тэрийгэ зөв гэд бодцсон байгаа шүү дээ тий. Яах юм бэ тэр чинь өөрийнхөө сурсан өөрийнх нь дотор байгаа автомат системийн юм чинь яах юм? Тэрийг л зүг гэж бодно ш. Тэр системийнхаа хүрээнд л хүн эргэн тойрныг дүгнэн хин нэгнийг харна, мэдэрнэ. Тэ? Тийм. Тэр чинь хүний за окей яраарай. Чи яриа. За тэр чинь хүний одоо мэдрэхүй гэж байгаа штэ. Харах, сонсох, үнэрлэгтэй амтлах, хүртхүй. Энэ мэдрэмж бол бид нар нөгөө тодорхой давтамжуудад л ажиллаж байгаа гэсэн үг. Хүний одоо нүд чинь 5-аас одоо 20 мянган герцийн ийм долгионыг ингээ харах чадвартай. Гэтэл өөр сонсох чадвартай тий чих гэхэд гэтэл нөгөө 20 мянгаас дээшээ герцийн долгионыг бид нар яаж вэ? Хүний чих хүлээж авч чадахгүй учраас далд хумсаар автоматар тэр мэдээллийг хаачдаг. Ингээд бид нар тэр өндөр долгионы давтамжийг сонсох боломжгүй. Эсвэл 5-аас доошоо тэр долгионы бүр нарийн төвшний тэр мэдрэмжүүдийг ямар сонсох хүлээж авах боломжгүй байхгүй. Гэтэл нохой муур тэг хүний хардгыг сонсдгийг сонсдгүйг сонсдог, үнэрлэж чадах чадваргүй үнэрлдэг. Магадгүй тэгэхээр чинь бид нар тэр нохооны мэдрэмжийг сурах юм бол баг илүү нөгөө далдыг харах чадвартай болно шүү дээ. Сонсох чадвартай болно тий. Гэх мэтчлэн тэгэхээр чи хүн гээл нөгөө өөрсдийг амар юм супер эготойгоор ингээл бид нар супергээ бодоод идэг үгүй шүү дээ. Яг үндэ бид нар ч одоо баг тэр амтнаас ч 7 дор мэдрэх үедээ тэгэл явж штэ тий. Би одоо нөгөө би ингээ бодсон чи ингэдэг аахгүй. Нөгөө ертөнцийг үзэж байгаа миний үзэл байгаа штэ. Тэр ертөнцийг үзэж байгаа үзэл чинь хөвчлэн миний одоо нөгөө нэг бага наснда ойр орчиндөө хажууд дэс хүмүүсийн сонссон яриа марианаас сонсоод үзээд харж байгаа харц бие хөдөлгөөнөөс ингээд би ийм юм байна гэд
болцсон байгаа шүү дээ. Одоо чиний яг яриад ингээ сайхан өгчөж байгаа үед. За тэгэн гут чинь өөр одоо би ингээ бодоод үзсэн чинь нэх гоё юм нартай өдөр байхад чинь одоо тий хорвоо дэлхийн ингээд юм уужин байхад чинь би өөрөө өөрийгөө зүгээр юм хайрцаг тавьж л хийцлээ. Тэгээд тэр хайрцагныхаа нэг юм жижигхэн нөхөрл юмыг амар хардаг. Тэгээд тэр нь аяйгүй хязгаарлагдмал. Тэгэл яг өмнө нь ойлгодгүй байхдаа би хорвоо ертөнц аяйгүй аюултай миний хүү бити ингэх гэл тэгэн гоо чинь хүүг чинь үгээ би ингээд нэг үзье гэл хуучаас та загнаал сүлдээ бүр зодоол уурлаад заавал юм байх ёстой гэл өөрийнхөө нөгөө нэг юм салхин ухаан юм жижигхэн юмыг харж байгаа өнцгөө амар тэгдэг байсан байгаа байхгүй юу. За тэгээд одоо тэрийгээ би за би яг ингэж байгаа юм нэг ойлгочлоо. Тэгсэн чи нөгөө тэрнээс өөрөө амьдрч үзээгүй ч одоо яах юм тэгээд тэгвэл чи яа би одоо тэг яг яах юм болоо гэл за юу ч гэсэн хүүхдэд эрхчлөл өгч үзье. Одоо бид эрхчлөлийг нэг аяга хааж байгаа штэ тий ингэж болохгүй тэгж болохгүй гэл тэг за эрхчлөлөөг нь өгөөд үзье. Тэгээд өөрийнхөө нөгөө нэг айцтай програмнууд нь штэ. Яа тэгэхээр одоо манай өвөө мөвөө хоёр талын өвөө чи хоёулаа хэлмэгдэжсэн юм өвөө. Тийм учраас надад ч гэсэн тэр аимхай програм байгаа хгүй. Яна тэгчүүл яна ингэчүүл яна тэгээд бодсон чинь тэр айдас чинь миний тэр гоё цэлгэр орон зайг амар хаагаад байгаа хгүй яг юм харьцаг шиг. Тэгэл айцнаас сал энэ айц нам үнэхээр жижигрүүлээ дээ. Яг амархан. Тэр нөгөө айцаа мэдээж ингээ байгааг хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Мэдэрч байгаа шүү дээ. Тэгээд дараагийн тохиолдолд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр айцыг мэдрэх хэрэгтэй. Окей. Надад айц байгаа юм байна. Айцтайгаа нүүр тулъя. Тэр тийм амар юм уу? Яг үүндээ нөгөө айдас гэдэг чинь юм байхгүй юу? Хүний бөөрийн дээд булчирхаагаас ялгарч байгаа сөрөг гормон. Хүнд хоёрхан төрлийн гормон байгаа. Яг үүндээ маш олон төрлөөр нэрлэж байгаа боловч нэг нь эерэг, нэг нь сөрөг. Ерөөсөө л тэгээ болоо. Айдас чинь өөрөө сөрөг гормон байхгүй. Окей, миний одоо рефлексийн ном гэсэн үг байна. Миний одоо дотор суусан одоо мэдээлэл дандаа айдсан дээр тулгуурлаж одоо үндэслэгдэж чамайг хамгаалахын тулд ийм ингэ суусан програм байна шүү дээ. Окей. За би тэрийг үлэмшүүрчлээ. Одоо тэгвэл яах вэ гэхээр одоо үйл явдлыг гэсэн үг тий. Тэрийг гэтээ нөгөө цуг байж байгаа тэвэл илүү гоё. Чиний бие дээр чинь ингээд айдсыг чинь мэдрүүлээ хаана байна гэд ингээд тэгээд тэрийг ингээд одоо юу гэдэг төсөөллийн аргаар гаргана. За эсвэл болохгүй бол одоо би тусалж муслаад ингээд янз бүрийн байдлаар биес чинь гаргах чинь. Тэр чинь өөрөө соронзон орны түвшинд бидний одоо гэрлэн бие дээр ингээд тодорхой хэмжээний хаалчиг юм хар одоо тэ доод давтамжийн долгионы одоо хаалт гэсэн үг байхгүй юу. Нэгсэн нь чиний хэлж байгаа зөв яг үнэ ийм хаалт суучж байгаа. Тэгээд доод давтамж ихэр чинь тэр чинь тэр дээд давтамжийг мэдрэх ямар ч боломжгүй байхгүй юм. Хаалт шиг байна гэсэн үг тий. Тэгэхээр тэр давтамжийн долгионыг чамаас цэвэрлж эхлээд за ингэнгүүт яаж юм гэхээр өндөр одоо мэдээллүүдийг хүлээж авах боломжтой болчихдог байхгүй. Ингэнгүүт одоо чамаа ингээд маш айжуухан байлгаж агаад биеийн тодорхой зэгүүд дээр гэсэн үг нөгөө яриа одоо бүх чиний мэдрэхүйг ажилуулаад гормоны чи ялгаруулна гэсэн үг. Миний гарын тусламжтайгаар гормон ялгарч байна. Тэнд одоо би айтайхан юм үг хэлнэ гэсэн үг байна шүү дээ. Баг зэрэг хоцсон гэсэн үг. Тим үгнүүд хэлэнгүүт чиний одоо бодсон төсөөлсөн тэр зүйлсүүд чинь тархинд чинь мэдрэлийн эсүүдээр дамжаад эерэг гормонтой очиод ингээ уйлдчихдаг байхгүй. Тэгээд дотор чинь ингээ гүйж байгаа тэр мэдрэмжийг тодорхой хэмжээнд мэдрээд ирэхээр окей одоо би ойлголоо. Мэдээллийг би хүлээж авахдаа урд нь сөрөг мэдрэмжээр хүлээж авдаг байсан бол одоо үгүй. Би ямар ч зүйлийг өөртөө оруулахдаа эерэг гормоно ялгаруулж сурлаа гэдэг юмыг хийчдэг гэсэн үг байна шүү дээ.
ингээд шууд чиний бие дээрх тэр мэдрэлийн дамжуулахын систем чи өөрчлөгдчихдөг. Ингээд ирэхээр агшин зуур хүн хавдаргуу болоод байгаа. Ингээд ирэхээр хүн аз жаргалтай болоод байгаа. Ингээд ирэхээр хүн одоо өөр мэдрэмжийг бие дээр ингээд суулгахад амархан болчихдог гэсэн. Ингэнгүүт тэр чинь чиний зан арашин, харилцаа, хэлж байгаа үгэнд хүртэл бүр өөрчлөлт яраад тэр бүр ингээд хүн хэдэн мянга иргэдэг бол маш олон градусаар чи шууд өөрчлөгдөж байгаа байхгүй. Аа. Тийм. Би нөгөө нэг мөнгөний тухай сургалтын дээр яг ингэж ярьдаг байхгүй юу? Одоо чи ингэж ихтгэл үнэмшлээ ингэж хараад үз. Ингээд бод ингэж бич. Тэгвэл чи аль нь аав ээжээс чи ирсэн бэ гэхээр аав ээжтэй яана яаж мөнгө олноо гэлтэгчсэн. Энэ нэр минийх биш юм биш үү? Энэ аавын үзэл бодол тий. Ээжийн нөгөө айц над тэр энэ минийх биш юм байна. Оо энэ надад шаардлахгүй одоо болиё гэл явуулцдаг. За одоо тий одоо тэрнтэй л нийгмийн ийм үзэл бодлыг би нэрээ ийм дээ гэж бодоод итгэцэн явж байгаа юм байна шүү дээ. Тэр энэ бусад хүмүүсийн л үзэл бодол шүү дээ. Надад түр нь ямар байдлын байгаа юм. Эннээс би боллоо. Энэ надад шаардлахгүй юм байна. Гэхдээ адилхан одоо яг өөрийнхөө тэр сэтгэл зүйд болж байгаа юмрууд анзаараад энэ айдас биш дээ. Тэ энэ айдас чинь юм сони яагаад юм сони айдас бэ? За би болохоор яг ингэдэг байхгүй яаж чад амар айдастай байсан. Айнгуудаа эхэндээ ингэдэг үсэ энэ айдас надад яг одоо тохиолдож байгаа зүйл мөн үү? Биш гэнгууд шууд надад хэрэггүй ингээ хайчдаг ус байхгүй. Одоо болохоор одоо яг чиний хэлээд байгаа аргыг нэг юм бүдүүн бараар хэрэгжүүлэх юм байна. За надад яг ийм айдас байгаа юм байна. Нэр би юмнаас айдаг юм байна. Тийм байна. Айгаад байгаа юм байна. Өмнө нь болохоор нэг айдастайгаа тэмцэл би юмнаас айхсгүй энэ айдас надад хэрэггүй мэрэггүй гэдэг. Одоо надад тийм айдас байгаа юм. Тэгээ энэ айдас яг яадаг гинэ миний биеийн дээр яаж мэдрэгддэг гинэ гэх ингээд нэг биеэр нэг янз бүрийн бол та. Тийм. Тэгэн гут нь за энтэй одоо тэнцээ очиод нэг ингээд сонин чангараад байгаа юм байна. Одоо юу ч яаж ч үдгийг энэ ингээд байгаа юм байна. Энд чинь айдсан мэдрэмж юм байна штэ. За окей. Тэгвэл юу ч болвол болгол та. За тэгээ болцсон нөгөө тэгвэл миний айгаад байгаа болцсон. Тэгээ яах юм? Одоо яг болж байна. Гэл тэгэн гут чинь яг үнэндээ тэр чинь нэг болоод байгаа нэг тийм одоо дэлхийн сүрдэнд байгаа хэмжээний юм болохгүй байхгүй. Яг гоо шүү дээ. Тэгэхээр ч гол нөгөө бидний рефлексийн ном буюу мэдээллийг хүлээж авах шүүлтүр гэсэн. Бидний дотор суудсан нөгөө хүчтэй тэр нөгөө рефлексийн ном гэдэг юм чинь дандаа сөрөг очоо гормонуудтайгаа уялдаатай байдаг байхгүй. Ерөөсөө л тэр. Тийм. Тэгэхээр тэрийг бие дээрээ хүн анзаараа суучих юм бол за гэд маш юм хүчтэй ерөөсөө ёг гэл талгаар ордог байхгүй. Тэгээд окей, одоо би өөр дээр анзаарчлаа. Би өөрийнхөө дотор юу болоод байгааг хүлээмжшүүлчихлээ. Одоо тэгвэл өөрчлөлт нь юу юм бэ? Маш энгийн. Одоо ингээд маш ингээд гоё газар тухтайхан шиг ингээд төвлөр сууж агаад үйл явдлыг тэг хүчээр гэсэн эерэг гормонтойгоо уялдуулах тэр зүйлийг тархиныхаа өөрийн рефлексийн номон дотор олон дахин давтаад өөртөө суулгах. Ерөөсөө л юм шүү дээ. Тэгэнгүүт нөгөө шинэ ихтгэл үнэмшил чинь чинийх болж ирнэ. Чи өөрөө тэрэндээ итгэнэ гэсэн үг. Одоо ойлгосноо? Тийм ээ, сарнаа би мөнгөтэй юм биш үү гэл тэ. Тэрийг мэдгүй яваад исэн байна. Би ч юм баян хүн байсан байна гэ тэ. Тэгэхээр тэр ихтгэл үнэмшил чинь рефлексийн нумаар олон дахин давцаар агаад чинийх болсон байна. Одоо тэгвэл шинэ тэр юмыг суулгаад маш амархан. Тэгэл олон дахин мэдрээл эерэг гормонуудтайгаа уялдуулаад ингээд жоохон ийм галзууч юм шиг тий. Маш олон зүйлийг хийж үзэх хэрэгтэй одоо. Чи ярихаар амар амархан юм шиг яриад байгаа хэрэг. Үгүй амархан. Окей. Маш амархан. Тий. Яг тэгэхээр би хүмүүстээр өөрчлөлтийг хийгээ явцсан байгаа байхгүй. Тэгсэн чинь яасан гэхээр би нөгөө тэр өөрчлөлтүүдээ өөрөө нэрлж мэдэхгүйгээр гэсэн үг. Өөрийнхөө мэдрэмжээр хийгээ явцсан байгаа байхгүй. Хүмүүстээр тэгээ маш хүчтэй өөрчлөлтүүд гараад ирсэн байгаа.
Одоо тэнгүүд би нөгөө физиологийн төвшөнд нь ойлгочихж байгаа. Хүмүүс дээр чи ерөөсөө л нөгөө дааврын төвшөнд ийм зохицуулгууд байдаг. Тэр даавар нь мэдрэлийн системтэйгээ маш хүчтэй холбогдсон. Тэгээ ихэвчлэн нөгөө буруу кодлогдсон буюу сөрөг юм ялгаруулаад яваад идэх юм шин. Хүү амарх энэ чинь эерэг болгоос олчихно. Тэгээл болоо. Ерөөсөө юм амархан. Тэгээ хүмүүс нэг удаагийн одоо тийм уулзалтаар бариулж байгаа л ингээд аз жаргалтай тэр мөнхийн төлөвт ороод байна. Тий? Тийм. Одоо тэгэд олон үнэхээр олон хоригтой. Гэхдээ хорихгүй ч хүн гэж үнэн л та. Тэгэхээр манай нийгэмч өөрөө ийм айцаар удирдахдаг нийгэм шүү дээ. Бүх юм л тэгж болохгүй. Тэгвэл ингэж хууль зөрчүүл ингэн гэдэг л ийм суурь яваад байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл биеийн кодоор нөгөө өөрөөсөө асуулт асуугаал ингээр чинь одоо би өөртөө ямар одоо юу гэдгийг надад саад болж байгаа зан арга шин одоо жишээ нь юу гэдгийг би ингээд ажиллаа хийхэд надад ингээд залхуурлын манд авахд саад болж байгаа ямар юм зан арга шин байна гэхэрч угаасаа галт хумсч аяндаа өгдөг штэ. Бараг чамд ийм юм байна. Хэрвээ чи энийг ингэчүүл ингэнэ гэд тэ. Тэгэл за одоо тэгвэл би тэр шинэ зан арга шиг өөртөө суулгая гэл тэгэл ингээд сууж байгаа суулгангууд энэ доторх процесс ажиглана шүү дээ. Окей суусан уу надад гэл тиймэд окей суудсан байна. За би баян би ад жаргалтай надад ингээд бүх юм бүтнэ. Ерөөсөө л юм. Маш амархан. Тэгээд одоо монголчуудыг судлаад үзэхээр яагаад ингээд нөгөө Чингис хаан чинь олон хоногоор ууланд гараад алга болоо явцдаг байсан юм. Өөртөө тэр шинэ итгэл үнэмшил гэдэг ямиг маш хүчтэй суулгадаг гэсэн байхгүй. Ингээд ирэхээр окей миний бүх юм бүтэх юм байна. Эхлээд өөртөө итгэлээс болгоно. Тэгжээж бусад хүмүүс итгэдэг байгаа байхгүй тий. Тэгээ өөртөө итгээгүй энэ дотор нь нөгөө рефлексийн ном болж суугааг бол ингээд худлаа яриад байгаа юм шиг ингээд мэдэгдээд байна шүү дээ тий. Тэгэхээр хамгийн гол нь ерөөсөө энд тэр өөртөө рефлексийн нумаараа суулгах чинь олон дахин давтна ярилцсан тий. Өөртөө яг үнэхээр энэ үнэн үү гэд тий. Оо үнэн чи чадах юм байна болох юм байна гэл тий. Тэгээд ингээ ярьдаг байгаа байхгүй юу? Тийм. Тэгэл би ч гэсэн одоо тэгж юм чи үгүй би барьж чадах юм уу гэсэн чи барьж чаднаа л гин. За гэл ингээл тэгэл мэдрэмжээрээ барил явангууд хаана ямар ингээ чангарсан байна, хаана өвчтэй байна. Энэ дандаа гарын мэдрэмж шүү дээ ерөөсөө л. Тийм байна да. За. Өнөөдөр харин ээжийн хориг гэдэг яг бүр ингэж гоё ярмаар байсан. За тэгэд Тэр сайн ойлгоо ээж хориг. Бүр яг гэж орвоо. Орлоо манай үзэж байгаа хүмүүс харин юг гэж огсон юм бол манайхан бичээрээ асуулт байл бас бичээрээ тий. Манай чимгээгийн юу лайв явуулж байгаа юм тий. Чимгээ дагва гэд энэ Facebook руу бас бичээд асууж болно. За би болохоор сая чи надаас асуусан шүү дээ хэр ойлгосон бэ тий. Би яг өмнө нь болохоор ээжийн хориг гэдэг аяг сонсцсон тий нэг юм байдаг да. За би бас яг ингэдэг ингээд өөрийнхөө тий эмээ өвөнөр ингээд эргэн тойронд байсан хүмүүсийн яриаг сонсчод нэр ингээд идэг юм байдгийм байна гэд анзаараад тэр их ингээ ойлгочод та. Гэтэл би ингээ сая ингээд нөгөө коммент бичиж байгаа хүмүүсээс харахад зарим хүмүүс нь бас ойлгоогүй байна. Битэл би ч бас тийм бүрхэг асуусан байх тий. За бүрхэгдүүлсэн тал бас байгаа хаа. Тийм болохоор энэ талаар юу нэ хоёул дэлгэрэнгүй хүмүүс ярьж өгвөл яасан юм бэ? Хоёлаа нөгөө өмнө нь биеийн код гэдэг групп дээр бүр ингээ 5 хоногийн тийм сургалт зүүм уулзалттай ийм уулзалтууд хийжсэн шүү дээ. Яг тэрнтэйг адилхан ийм 3 удаа зүүм уулзалтууд хийе. Тэгээ бичлэгийг групп дээрээ тавья. За би группээс харуулчих таадтай. Сая чимгээ эвтер хоорондоо ярилцаад ер нь тэрэн дээр юм байна. Шийдлээ. За манайхан хараа. Facebook дээр биеийн кодоор даалт хумсаас нэвтэрхүү гэдэг чимгээгийн маань юм групп байдаг. Бараг 50,000 хүнтэй. Энэ дээр ингээд сайн үзэх юм бол нэртэй мэдээлэл айгүй байдаг. Биеийн код гэж юу вэ гэдэг айгуугаа тайлбарласан. 5 өдөр юм хичээл байгаа. Өнгөрсөн жил хийжсэн тийм. За тэгвэл энэ групп дээр нэмээд одоо юу хийх вэ гэхээр 7 сарын 8 сарын тий? Дараагийн 7 хоног шүү дээ. Дараагийн 7 хоногийн 5 дахь буюу 8 сарын 22
23, 24 дахь сан бүтээсэн дараагийн 7 хоног. Яг энэ 3 өдөрт чимгээ маань Биеийн эхний код өдөртөө биеийн код гэж юу вэ гэдгийг ярина. Биеийн код гэдэг маань өөрөө Америк хүний тий зохиосон арга байгаа. Бидний бие дээр ямар програм, сөрөг програм суудсан хаана байд гэдгийг улдаг бүр маш энгийн арга байгаа. Энийг энэний талаар ярина. Хоёр дахь өдөр нь тий ээжийн хориг гэж юу вэ? Бид нар бас сая жоохон зэгтүүлсэн тал бол байгаа. Тэгэхээр би ээжийн хориг гэж юу юм бэ гэдэг бүр айгуугаа детальчлаад юунаас болоод үүсээд та. Би болохоор сайн нэг ийм тэр нь ингэж хэлж ярьснаас болдог энэ төр гэл те ийм үзэл бодол ертөнцийг үзэх үзлээ гэд хүүхдэд өгчдөг гэд ярьсан. Тэгвэл тэрийг яагаад ийм би болоод идэх гэд илүү дэлгэрэнгүй яриад гой хүмүүстэй уулзлаа гэдэг хүмүүсээс асуултад ийм асуултанд хариулъя. Тэгээ 3 дахь өдөр нь энийг яаж тайлбарлах юм гэдэг талаар ингээд 3 хоног ийм гой уулзтыг манайх үнэхээр энэ сэдвийг сонирхож байгаа хүмүүс нэг ороод ирээ. Ийм зүйл хүн болгонд л байдаг. Энэ болоод тэ байлаа гэд яна ямар муу юм бэ гэсэн үг биш. Зүгээр л байгаа юм чинь би нэг өөрчлөлөө. Би одоо тий гом болцсон байна. Надад тэр багаж суусан програмд өөрчлөгдсөн байна. Миний амьдрал өөрчлөгдсөн байна. Энийг солих цаг нь болцсон л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг илүү гүн гүнзгий ойлгоё, гүн гүнзгий мэдээд авъя, өөртөө ажиллая гэдэг. Одоо чийтэлэг чинь сонсож байгаа хүмүүстэй өөртөө ажилтдаг хүмүүс байгаа, хүчий дэвшиг гэсэн хүмүүс зөнд байгаа. Тэгэхээр энэ групп руу маань бүгд гараад ирээрээ тэгээд 7 сарын 22, 8 сарын 22 волонтер энэ чинь бид уулзъя. Тэгээд цагийн групп дээр бид ингээд оруулаад зараа оруулаад явуулчихнаа. Тэгээд манай чимгээд маань тий төгсгөлт нэмж хэлэх зүйл байгаа юу? Тэгээ дараагийн 7 хоног үлдээд бас уулзах нь шүү дээ тий. Тэгээ. Тэгээ илүү бас нөгөө гүнзгий төвшин тайлбарлаад ирэхээр хүмүүс мэдрэмжээ маш сайн чагнаж сурдаг. Тэгэхээр мэдрэмжээ чагнаж сурцсан бол одоо өөртөө шинэ код өгч чинь хамгийн чухал болчиход байгаа байхгүй юу? Урд нь бол одоо юу гэдгийг биеийн кодыг сурцсан хүмүүс маш их байгаа. Тэрэн дээр хүмүүс тайлаа сурчаад байна. Гэхдээ яг одоод ингээ гацчихад байгаа. Одоо тэг яах вэ гэдэг юм ингээд. Тэгвэл одоо энэ сургалт маань яадаг вэ гэхээр яг одоо тэгвэл яах вэ биш. Би хинбэ? Яах учиртай? Ирээдүйд яах юм те? Илүү одоо тэр нөгөө гүнзгий төвшний өөртөө ихтэй байх, шин дадлуудыг сулгах, шин итгэл үнэмшлийг суулгах тэр аргыг бас илүү төлхөө оруулж өгнө гэсэн үг байна те. Харин наадах чи яг ихтэй байхгүй. Одоо бид ингээд өнгөрснөдөө ажиллаад өнгөрснийхөө нөгөө сөрөг програмууд энэ хэрэггүй мэгээ татчихлаа. Тэгээ одоо яг яах юм гэдэг асуулт яг байдаг хүн. Би одоо ийм болмоор байна. Тэгвэл би энэ програмаа одоо яасвал гэдгийг талаар бид нар яг 3 дахь өдрийнхөө уулзалтан дээр сайхан ярилцах нь. Тэгээ уулзалт маань бичлэг болгоод тэр групп байж н орчихсон хүмүүс болгоод үзээд явчих. Биеийн кодын нөгөө хамгийн ихний сургалт те биеийн кодыг одоо сурч исэн хүмүүс байгаа штэ. Тэндээс нэрээ гарсан үр дүнгээс чинь хуваалцаж. Гарсан үр дүнгууд зөндөө байна. Тий. Хүмүүс ямар ч гэсэн мэдрэмжээ сонсдог болсон байна. Өөртөөгөө маш сайн ажилдаг болсон байна. За саяхны жишээ гэх юм бол одоо нөхөртэй мөртлөө одоо нөхөртэй болохоор би ажилгүй мөнгөгүй болдог гэдэг програмтай тийм эмэгтэй. Гэтэл нөхөртэй байж болохгүй. Уг нь хүсээд идэг тий. Тэнгүүд тийм програмын ховчрыг олсон эмэгтэй нөхөртэй ч болж байна. Мөнгөтэй, ажилтай, карьертай бүх юмтай болж байгаа байхгүй. Гэх мэтлэн өөрчлөлтүүд маш их байна. Тэгэхээр өнгөрсөндөх тэр ээжийн хориг гэдэг чинь бидний ерөөсөө хязгаарлагдмал итгэл үнэмшил байхгүй. Тэгвэл тэр хязгаарлагдмал итгэл үнэмшлийг олж хараад өөрөө засах нь байна. Засчаад ахаар шин юм бахаад суулгах буюу нөгөө холчийг хардаг тий би хэн байх байгаа маш сайн тодорхойлж нэгсэнд бол сурна гэсэн үг байна тий. Тэр зорилготой гэсэн үг. Хүмүүс яг тиймэрхүү гацалтууд бас нэлээ өссөн. Гэхдээ л бас маш сайхан өөрчлөлтүүд гарсан. Хамгийн ойрхны санаж байгаа жишээ бол тэр байна тий. Яг тэр үе чинь миний эргэн тойрны
Хүмүүсээс аюу хөвгчлөлт гарч. Би яг одоо яг тэгсэн гэдэг санахгүй байна. Гэхдээ бол аюу хөвгчлөлт гарч ирсэн. Өө ийм амархан байж болдгийм үү? Өө ийм л байсан юм биш үү гэд хоёлаа яг тэр үед би бүр ийм амархан нэг гэж юм ёо яа арайч тэ ийм амархан гэд яг тэгж бодож исэн. Тэгээд тэрүүгээр маш олон зүйлийн учрыг олж исэн. За одоо тэгэхээр одоогийн 3 хоногийн хичээл үйлдэлт маань эхний өдөр зөвхөн биеийн код, хоёр дахь нь ээжийн хориг буюу хязгаарлалт сэтгэл хөдлөлтийн талаар, гурав дахь удаа түлтгийг яаж тайлах юм тий? Шинэ програм яаж суулгах юм гэдэг талаар яах нэ? Яг үнэ. Тэгэд нөгөө мөнгөний блок хичээлүүд гинт санаанд орчлоо. Нөгөө гэрлээтэйгээ бит хоёр ч нөгөө мөнгөний блок хичээл хийжсэн шүү дээ. Тэн дээрээс бас маш олон үр дүнгууд гарч ирсэн шүү дээ. Би тэрийг марч. Тэн дээр юу байсан бэ гэхээр яг мөнгөний блокоо тайлуулаад нэг эмэгтэй бүр үйлчлэгээний төв объектд олсон. Тэр ихтэй өөрөөсөө нэг ч төгрөг гаргаагүй шүү. Тэр эмэгтэй. Бүр тийм санаа гоё юм бол бүр юм үйлчлэгээний тэгж болт юм уу? Тийм. Бүр ингээд үйлчлэгээний төв объектыг тэр эмэгтэй нэрээр шилжүүлж өгсөн. Тэр гоё юм гарсан. Тий бас нэг эмэгтэй нөгөө хизээш нөгөө насаараа албан тушаал авихгүй ингээд байгаад исэн. Маш ингээд том албан тушаалд очсон. Өөрийнх нь хүсэжсэн юмнууд биелсэн гэх мэтлээ. Тийм гоё зүйлсүүд байна. За тэрийг зааж өгөө шүү дээ. Бас нөгөө юу байгаа. Нөгөө байран зарагдахгүйсэн эмэгтэй. Одоо эрт нь тийм сөрөг одоо биечсэн энерги хуримтлагдсан байсан. Тэрийг бид хоёр зайлуулаад ерөөсө 3 хоногийн дараа бэлэн мөнгөөр байран зарагдсан. Тийм юм болж байгаа шүү дээ. Тий саяхны нэг жишээ бас л нөгөө миний сургалтанд сууж исэн эмэгтэй ээж нь хорт тавдартай гэдэг. Тэгээ надтай ирж уулзаад нөгөө сөрөг сэтгэл хөдлөлийн блокуудаа гаргуулад тэгээд надаар байруулаад 3 удаа барай хэлгсэн. Тэгээ ерөөсөө сэп гээл бас явцсан. Ерөөс таягтай ингэж орж ирэл 3 өдрийн дараа зүгээр баг ингээ гүүгээл гараа явсан. Тэг яриулвал тэр шам маань өөрөө ярих бах уу? Тийм сайхан зүйлүүд байна. За манайхан тэгвэл 3 өдрийн уулзалтанд ороод ирээд энэ талаар асуух юм байлгүй асуух. Айгу сонирхолтой. Айгу мэдэж авдаг, бодлоор их ажилтдаг байдгаа. За чимгээд өстөх баярлалаа. Хойлоо бүр санаандгүй байж байгаа бүр зөндөө гоё юм бэрчлээ тий. Өстөх баярлалаа. Тий. За баяртай манайхан. За баяртай.